Бидний урилгыг хүлээн авч ирж ярилцж байгаа танд маш их баярлалаа. За улсын бүртгэлийн ерөнхий газраас бас нэлээд олон 20 гаруй одоо бүртгэлийн одоо үйлчлэгийг захимжуулах ажлыг хийсэн гэж байна. Ер нь ажлын явцыг хэр шатандаа байна? Бэлтгэл ажлыг хэр сайн хангаж чадсан бэ? За та бүхэн өнөөдөр орой мэндийг хүргье. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 оны 11 сараас эхлээд шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор энэ захимжуулалтын ажлаа эхэлсэн байна. Тэгэхээр энэ захимжуулахад бол хамгийн гол хүчин зүйл бол хууль эрх зүйн таатай орчин байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нэр энэ улсын бүртгэлийн багц хуулиараа энэ захин мэдээллийн сан гэж юу юм? Захин мэдээллээ хэрхэн яаж солилцох юм? Захин аюулгүй байдлыг хэрхэн яаж хангахын гэдэг талаар энэ хууль эрх зүйн орчинд бүрдэж өгсөн байна. Мөн засгийн газраас нэг иргэн нэг бүртгэл гэдэг хөтөлбөрийг 2018 онд баталж өгсөн. Яг ингээд хууль эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор бид нэр одоо захин шийдэлтийг хэрхэн яаж бэлтгэл ажлаа хангах вэ гэдэг талаар шат тараатай арга хэмжээг авч гэлсэн. Хамгийн гол нэгт хүчин зүйл бол энэ мэдээллийг захин мэдээллийн сан буюу захин архивыг бий болгох бидний бол хамгийн нэгт хүчин зүйл байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр улсын бүртгэлийн байгууллага 3.3 сая иргэн 1.1 сая үйл хөдлөлтөд хөрөнгө 192 мянган аж ахуй нэгжийн бүхий л мэдээллийг 100% захимжуулж дууссан байна. Ингэж захимжуул дууснараа бид яг нөгөө хуульдаа зааснаар харьяал харгалзахгүй үйлчлэгийг харьяал харгалзахгүйгээр иргэддээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Мөн хоёр дахь нэг хүчин зүйл бол энэ улсын бүртгэлийн байгууллага 2018 онд яг энэ хууль хэрэгжиж эхлэхэд бол Монгол улсын хэмжээнд 330 сумаас 30 сум л бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдсон байсан. Тэгэхээр бусад сумдууд маань энэ захимаар үйлчлэг авч чаддгүй байсан гэсэн. Тэгэхээр бид энэ ажлыг эхлүүлэхийн тулд бид нар Азийн хөгжлийн банктай хамтраад 2018 онд бид нар 30 сум холбогдсон байсныг 39 сумыг нэмээд 69 сумыг бид нар холбож өгсөн байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 152 хорооноос 108 хороо улсын бүртгэлийн сүлжээнд холбогдсон байсан. Бид үлдсэн 43 хороог нь бүгдийг онлайн сүлжээнд холбосон байгаа. 2019 онд бид нэр энэ хатуудад бүтц буюу улсын бүртгэлийн сүлжээнд бүхий л сумдуудыгаа холбох ёстой гэж үзснээс үзэж ажлаа төлөвлөсний үндсэн дээр өнөөдрийн байдлаар 242 сум улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдсон байгаа. Өөрөөр хэлбэл ингэж холбогдсноороо ямар иргэнд ач холбогдолтой юм бэ гэхээр хуучин бол Хинтээ аймгийн Дадал сумын иргэн 280 км замыг туулаад 20-оос 300 мянган төгрөгийн зардал гаргаад 2-оос 10 цагийн замыг туулаад аймгийн төв дээр ирж үйлчлэгээ авдаг байсан. Бид 100% захимжуулаад онлайн сүлжээнд холбогдсноороо тэр аслагдсан сумын иргэд маань тэр сумаасаа иргэний улсын бүртгэлийн бүх үйлчлэгийг авах боломж нь бүрдсэн байна. Энэ нь өөрөө захим шилжилтийн нэг дэх шат бэлэн болж байна гэсэн үг. Хоёр дахь үе шат нь бол бид нэр энэ орон зайнаас үл хамааран иргэддээ улсын бүртгэлийн үйлчлэгээ авах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Тэрний юу вэ гэвэл бид нэр 11 сараас бүртгэл цэгээмэн гэдэг системийг ажиллуулж гэлсэн. Энэ системээр өнөөдрийн байдлаар нийтдээ 23 төрлийн бүртгэлийн үйлчлэгийг иргэд үн төлбөрөөр авч байгаа. Дээрээс нь Монгол улсын иргэд маань иргэний үнэлгээ захиалахдаа орон зайнаас үл хамааран иргэний үнэлгээ манай вебсайтаар ороод захиалдаг болж байгаа. Бидний иргэний үнэлгээний захиалгыг хийхдээ мөн судалгаа хийсэн байгаа. Жилд улсын бүртгэлийн байгууллагаас дунджаар 250-аас 300 мянган иргэн иргэний үнэлгээ захиалдаг. Үүнээс 110-аас 120 мянган иргэн нь хайсан гээсэн иргэний үнэлгээнийхээ хүчинтэй хугацааг алдсан тохиолдол байдаг. Тэгэхээр энэ тооны 120 мянган иргэд маань заавал улсын бүртгэлийн байгууллага тэр дүнжин гаруй 100 айл очилгүйгээр гэрээсээ, офисоосоо, интернет кафегоос иргэний үнэлгээ захиалах боломж нь бүрдэж гисэн. Яг өнөөдрийн байдлаар 1100 гаруй иргэн энэ 3 сараас хойш иргэний үнэлгээ онлайнаар захиалж авсан байна. Ингээд дэд бүтцийг ингээд хөгжүүлээд нэвтрүүлээд эхлэхээр хамгийн түрүүнд тулгарч байгаа бэрхшээл ер нь юу байна? Хүмүүсийн талаарх мэдээлэл ойлголт хэр сайн төвж чадж байгаа болоо. Мэдээж төрийн байгууллага бол иргэддээ энэ захин үйлчлэгийг хийж үйлчлэгээ үзүүлэхээс гадна иргэддээ энэ мэдээллийг маш түргэн шуурхаа өгж явах хэрэгтэй. Энэ өөрөө нэгдсэн бодлогоор хангагдах хэрэгтэй. Өнөөдөр улсын бүртгэлийн байгууллага хуучин хууль хэрэгжиж эхлэхээс өмнө бол зөвхөн иргэн аж ахуй нэгжид үйлчлдэг байсан бол шинэ хуулийн үзэл баримтлалаар бол иргэн аж ахуй нэгжээс гадна төрийн бүх байгууллагуудад үйлчлдэг болсон байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагын суур мэдээлэл буюу Монгол улсын өнөөдөр энэ бүртгэлийг хоёр ангилсан байгаа. Төрөлжсөн бүртгэл буюу суур бүртгэл. Нийтдээ өнөөдөр Монгол улсад 580 гаруй хууль үйлчилдэг. Үүнээс 300 гаруй хууль нь нийгмийн өдөр тутмын харилцааг идэвхтэй зохицуулсан хууль байдаг. Энэ 300 гаруй хууль дээр бүртгэн үйлчлэн гэсэн заалтууд байдаг. Тэгэхээр энэ бүртгэлийн үйлчлэгнүүдээ хоёр ангилаад суур бүртгэл буюу энэ иргэн хуулийн этгээд нийт хөрөнгийн бүртгэл нь Монгол улсын суур бүртгэл юм шүү. Бусад тэр нийгмийн халамжийн, татварын,
гайлын гих бүртгэлүүд нь энэ төрөлжсөн бүртгэл юм шүү. Энэ төрөлжсөн бүртгэлүүд маань энэ суурин 3 бүртгэл дээр үндэслэн шүү гэдгийг хийж гисэн байгаа. Яг энэ суур 3 бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллага 100% захимжуулаад дууссан. Одоо иргэнч тэр, аж ахуй нэгч тэр, төрийн байгууллагууд тэр энэ суур 3 бүртгэлээ ашиглах бүрэн боломж нь бүрдсэн байгаа. Сая өнгөрсөн энэ оны 6 сард Монгол Улсын засгийн газраас энэ улсын бүртгэлийн захин мэдээллийн цаг хэрхэн яаж ашиглах юм, төрийн байгууллагуудад яаж ашиглуулах юм, хувийн хвшлүүдтэй яаж ашиглуулах юм, мөн дээрээс нь иргэн аж ахуй нэгжийнхаа тэр мэдээллийн аюулгүй байдлыг яаж хангах талаар засгийн газрын тогтоол батлагдаж гисэн байгаа. Энэ тогтоолын хүрээнд улсын бүртгэлийн байгууллага яг шатараатай үйл ажиллагаануудаа хийж эхэлж байгаа. Жишээ нь төр өөрт байгаа мэдээлэл иргэнээс нэг ёсгүй. Яг энэ үүднээс өнөөдрийн байдлаар та бүхний мэдж байгаа нийслэлийн 4 төв байдаг үйлчлэгээний Дүнжин гаруй, Оргил, Мишель гэх мэт. Энэ 4 төв дээр Монгол улсын ямар ч иргэн очсон төр өөрт байгаа мэдээлэл нэхэхгүй байгаа. Яг энэ 4 төв дээр нийтдээ 18 төрлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь авто тээврийн халамжийн гэх мэт. Энэ аль байгууллага дээр очсон иргэн заавал бичиг баримтаа канаамд хуулбарлаад очих шаардлагагүй. Зөвхөн иргэн очиж өөрийгөө биеийн давхцахгүй гэл буюу гарын хурууны хийгээрээ таниулаад тэр байгууллагаас хүссэн мэдээлэл авах боломж нь 100% бүрдсэн байна. Цаашдаа улсын бүртгэлийн байгууллага бол нийт нь 100 гаруй төрлийн байгууллага, хувийн хвшлийн байгууллагуудаа энэ иргэний үйл хөдлөлийн хуулийн этгээдийн мэдээллүүдтэй ашиглуулах, хүртээх нөхцөл боломжийг эхлүүлээд ажиллаж байгаа. Төрийн үйлчлэгээнүүдийн нэгтгэж байгаа мэдээллийг нь бол одоо нэг болох чухлаа гэж үзэж байна. Одоогийн байдлаар бол Монгол улсын нэг иргэнд улсын бүртгэлийн ч гэдэг юм уу, иргэний үнэлэхний ч гэдэг юм уу, татвар төлөгчийн ч байдаг юм уу те маш олон дугаар байдаг боловч иргэд бол түүнийг тэр болгон мэддэггүй гэж байна. Үүнтэй холбоотойгоор ер нь яг юу хийж байгаа юм бол яг татвар тал дээр нь бас ямар өөрчлөлт гарч ирж байгаа юм бэ? За бид нар нэг иргэн нэг бүртгэл хөтөлбөрийнхаа хүрээнд бол нэлээд ажлуудыг хийж байгаа. Тэрний нэг нь яалчгүй таны сая асуусан. Ер нь Монгол улсын иргэн дээр маань хичнээн төрлийн бичиг баримт байт юм бэ. Хичнээн төрлийн дугааруудыг иргэн маань өөрөө ашиглаж явд юм бэ. Тэр бүр тэр нөлхүүдэд ашигладаг юм уу гэдэг судалгаа хийж үзсэн байгаа. Жишээ нь өнөөдөр миний иргэн баасан дорч явд бол 10 орчим дугаар байгаа юм. Жишээ нь жолооны үнэлгээний дугаар, иргэний үнэлгээний дугаар, татвар төлөгчийн дугаар, нийгмийн халамжийн дугаар, эрүүл мэндийн төвтрийн дугаар гэх мэт маш олон төрлийн дугаарууд байдаг. Тэр болгон иргэд маань энэ дугаараа мэддэггүй. Тэгэхээр бид нар яг нэг иргэн нэг бүртгэлийнхаа хүрээнд энэ улсын бүртгэлийн дугаар гэж байдаг. Манайхаас олгодог. Энэ 12 оронтоод улсын бүртгэлийн дугаараа хэрэглээнд оруулъя. Яг тэр 12 оронтоо дугаар дээр нь үндэслээд тэр иргэнийхээ бүх салбарын мэдээллийг нь шигтгэж, бүртгэж өгье гэж зорж ажиллаж байгаа. Яг татварын багц зүйл дээр яг энэ 12 дугаартай шилжигтэй холбоотой хуулийн зохицуулалт орсон байгаа. Мөн бид одоо тун годохгүй иргэний үнэлгээнийхээ загварыг шинжилж байгаа. Энэ иргэний үнэлгээний загварыг шинжилэхдээ бид нар яг энэ 12 оронтоотойгоо энэ хэрэглээнд нь оруулж өгье. Иргэний үнэлгээнд дээр бичиж, регистрийн дугаарыг бичгээ болио гэж байгаа. Регистрийн дугаар бол бид нар өнөөдөр нэлийн түгээмэл ашигладаг. Гэхдээ энэ бол Монгол улсын иргэдийн хувьд бол хязгаартай мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэний регистрийн дугаарыг хараад энэ иргэн аль аймагт төрсэн, хотод төрсэн юм уу, хэдэн настай юм, эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу, мөн гэрийн хаягийн иргэний үнэлгээндээс нь мэдэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ бүгдийг болио хязгаартай мэдээллийн хязгаартай нөхцөл байдалд нь оруулъя. Энэ 12 дугаарыг ашиглаад энэ дугаар дээр бүх төрлийн мэдээллийг оруулаад бүгч альч төрийн байгууллага дээр очсон тэр 12 дугаараа хэрэглээд хилээд тэр хүссэн мэдээлэл авдаг боломж нь бүрдэх нөхцөлийг бид нар эхлүүлж байгаа. Эх онд илүү их голчилж ажиллах уу? Эх оны хагасаас бид нар энэ хэрэглээнд орчих болов уу гэж төлөвлөж байгаа.